За Монгол цэцгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу? Сайн байна уу? Өнөөдөр ямар сэдвээр ярих вэ хоёлаа? Өнөөдөр яг одоо 6 дугаар сар цэцгэлдэг цэцгсийн нэгийг ярив. Жам ядаг гэдэг цэцэг байгаа. Яг оюун бэлэг гэдэг монгол нэртэй. Жам ядаг төвд үгүй. Төвд үг. Тэгээд одоо уг нь монгол нэрийг урмалт буцаац ингэ сэргээж ашиглаад байгаа. Тэгсээр нэ энэ нэрийг ингэ төвдөр нь манай урмал судлаачид хэрэглээд байгаа байхгүй. Уг нь бол жамин гэдэг нь зөөлөн их шигт бурхан гэсэн. Одоо мансшур гэсэн үг юм хэлээ л дээ. Мядаг гэдэг нь болохоор төвдөр цэцэг. Мансшур гэдэг нь өөрөө бас монгол үг юм уу, төвд үг юм уу? Төвд үг. Зөөлөн их шигт бурхан. Энэ нь болохоор оюун бэлгийн тэнгэрийг сахидаг бурхан гэсэн. Жам ядаг гэдэг нь өөрөө оюун бэлгийн цэцэг. Оюун бэлэг гэсэн нэртэй цэцэг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол бас нэрийн солиод энэ төвд нэрийн солиод шинжлэх ухаанд оюун бэлэг гэдэг нэрээр нь бас бүртгэж болох юм байна гэж би бас бодоод байгаа юм. Энийг урмал судлаачдад яг шинжлэх ухаанд бүртгэдэг хүмүүст нь бас энэ далимдуулгачаа. Хэр түгээмэл цэцэг вэ? Энэ маш түгээмэл. Дэлхий дээр бол ер нь 30-аад зүйлийн жам ядаг ургадаг. Яг бусад их олон бүр 500-600 зүйл ч юм уу байдаг тэр цэцэгтэйгээ харьцуулах юм бол бас зүйлийн хувьд цөөн. Гэхдээ Монголд бол 5 зүйл нь байгаа. 30-аас 5 зүйл нь гэдэг чинь бас харьцангуй Монгол орныхоо хувьд бол боломжийн. Азийн жам ядаг, Алтайн жам ядаг, Ядабүрийн жам ядаг, Нанхиа жам ядаг, Ягаан жам ядаг гэсэн 5 зүйл байгаа. Энэ дотроос монголчуудын хамгийн их таардаг, энэ тэнд хартсан цэцэг нь болохоор Азийн жам ядаг. Энэ болохоор одоо Монгол орны ойдл ер нь бараадаж ургадаг, үржил шимтэй хар шараа хөрсөн туртай. Тийм болохоор ойд ургадаг. Алтайн жам ядаг гэхэд зөвхөн Монгол ултад байгаа. Говалтаад бол зөвхөн хасаг таарах ууланд гэсэн байгаа. Энэ цэцгийг үзье гэвэл зөвхөн Монгол алтаагаар эсвэл говалтаа нурууны хасаг таарах ууланд очих болно л гэсэн үг. Ягаан жам ядаг нь болохоор ерөөхдөө Монгол, Шинжаан, Киргиз, Зуйгар гээд Сибирийн өмнөд хэсэг гээд ингээд манай оронд болохоор хойд сахар ингээд маш цөөхөн ховор ургадаг. Энэ 5 зүйл дотроо 4 нь бол их ховор, нэг нь бүр улаан наманд орсон маш ховор цэцэг байгаа. Нахиа жам ядаг гэдэг цэцэг нь зөвхөн хянганаас харах боломжтой зөвхөн тэнд ургадаг Монгол улсын улаан наманд орсон цэцэг. Хянган гэдэг чи одоо дорнод руу тий дорнод руу одоо Улаанбаатараас явах гэж байгаа хүмүүс гэхэд жишээ нь хол тэгээ ялангуяа дорнод орсон хүмүүс бас хянганд очиод байх нь бас их цөөхөн байдаг штэ. Яг хянганыг зорж ичихгүй бол одоо говь хянганд дулдсан гэх кино хүртэл байгаа штэ. Маш эсрэг айгүй хэцүү газар харагдчихэдэг штэ. Тэр Нанхиад гэдэг чинь би бол арай хятад гэсэн үг юм байна гэж ойлгоод байдаг. Хятад ургадаг цэцэгний баруун талын зах нь Монголд ороод ирсэн байгаа байхгүй. Тийм болохоор энийг дэлхийн шинжлэх ухаанд хүртэл Нанхиа жам ядаг гэж бүртгэгдсэн хятадтай илүү голдуу төвлөрч ургадаг. Ядабүрийн жам ядаг энэ төр нь бас одоо зөвхөн Монгол дагуур хинти хангаан руугаар ургадаг. Зөвхөн энэ хэсгээр л харах боломжтой гэсэн үг. Тэгэхээр эдгээр ингээд нэрээс асуудахаар ер нь бүгд ой бараадаад байгааз. Ер нь ойн үржил шимтэй хар шороо өнгөрсөн ургадаг юм. Тансаг орчин дуртай цэцэгс байгаа. Өөрөө бас их гоё цэцгэлтэй эднэр бүгдээрээ ер нь 20-оос 70 см өндөр ургадаг. Та өөрөө харсан уу? Уу харлгүй яг уу. Ялангуяа Азийн жам ядаг бол ингээл ойд явхад хаасаагүй ээждэг юм маш гоё том шар цэцэгтэй ингээд цэцэг нь ийм гоё сагсгар тэгээд их өндөр иштэй ишнийхээ орой дээр их том цэцэгтэй улаан шар өнгийн цэцэг байдаг штэ. Хүмүүс бүгдээрээ их сайн мэддэг. Энэ цэцгийг болохоор Монгол орны альч газраас харах боломжтой. Алтан жам ядгийг бол би яг хасаг тайрах уулнаас харж исэн. Одоогоор Нахиа жам ядгийг хараагүй байна. Ягаан жам ядгийг бас хараагүй байна. Нөгөөгөр нь бол харсан. Харах төлөвлөгөөтэй. Тэр хоёрыг нь бол ер нь бас харах төлөвлөгөөтэй харна л гэж бодож байгаа. За гоё үзэсгэлэнтэй цэцэг юм байна. Тэгээд ямар ичидтэй вэ? Эминж гэдэг юм уу? Эсвэл химийн найрлагын хувьд те? Яг хүн төрөлхтөнд ингээд олж тогтоосон нэсэн зүйл байна уу? Энэ жам ядаг бол эмэнд нэг хэрэгэлдэггүй. Химийн найрлагын хувьд ч гэсэн тийм хүнд эмчилгээний ач холбогдолтой ч юм уу эсвэл ядаж нэг цай хандлаад уух ч юм уу тийм зориулт байхгүй. Зүгээр харахад л айгүй гоё цэцэг. Тэгээ хамгийн гол утга учир нь буддын шашинтнуудын хувьд айгүй утга учиртай энэ цэцэг. Одоо жам ядаг маш их ургадаг газарт гигантэн төрнө гэж буддын шашинтнууд бэлгшээдэг. Тэгээ хутагт хуйлгаад их төрсэн газар жам ядаг ургадаг гэж бас ярьдаг. Цэцгээр тахил өргөх гэж буддын шашинтныг зан үйл байдаг шүү дээ. Тахил өргөдөг цэцэг нь болохоор монголчуудын хувьд бэр цэцэг. Үүний дараа жам ядаг ордог. Жам ядгийн дэлбэг бурхны өмнө байгаа 7 цогцсны нэгэнд нь хийн. Тэгээд дэлбэнийх нь тоогоор одоо зул өргөсөнтэй тэнцэнэ гэж үздэг.
Тэгээд цэцгээр дахил өргөхийн тулд жамин ядгийг хээрээс төвөхгүй хамгийн гол нь өөрийнхөө гараар тарьж ургуулах ёстой. Тэгжээж бурханд өөрийн гараар өөрийн сэтгэлээр тарьж ургуулсан цэцгээ өргөл болгож өргөж байна гэсэн үг. Тасалгаанд ургах боломжтой гэсэн үг үү те? Энийг за яг их байгалийн ургамал учраас тасалгаанд тарихад хэцүү. Гэхдээ үрийн түүгээд ч юм уу те үндэстэй тэр хавьяас нэвтэйхэн аваад хашаанда одоо айлуудын туслангийн хашаан дотор болж амин ядаг тэр дээргүй ингээд ойтой газар ойн зах бараадсан туслан зөндөө байгаа шүү те. Тэнд бол ургаж идэх л та. Тэгэхээр тэр жамин ядгаа үрийн түүгээд ч юм уу ингээд өөрөө тариад арчилж ургуулад өөрөө л бурханд өргөх ёстой гэсэн үг. Тэгэхээр бурханд бас хээрийн цэцэг аваачаад өргөчвөл тэр өргөл болохгүй бусдын имийг аваад хүнд өгч байгаатай адилхан болно. Одоо тэгвэл Монголоос ч бас одоо нэлээд олон будны шинэгийг өрсөн байдаг. Тэр нутгуудад ер нь жамин ядаг их ургасан байдаг юм болов уу? Тэр талаар мэдээлэл байгаа юу? Завхан бол утгад хуйлгаа дараа алдартай тий. Завхны баруун тал чинь элстэй хэсэг штэ. Зүүн тал руугаа ингээд ойтой, модтой, гол ус ихтэй. Одоо тарвахтаа нуруу тал руугаа. Тэгэхээр тарвахтаа нуруунд одоо энэ цэцгийг харах боломжтой гэсэн үг. Тэгэхээр тарвахтаа нуруугаар илбэг байгаа. Тэгээд тэрүүгээрээ бас магадгүй одоо хутагт хуйлгаад их төрдөг гэхээр зөвхөн тархтаа нуруу гэхгүй л дээ Монгол орны хинти хангаан бүсээр ялангуяа хойд энэ хөвсгөл сэлэнгийн нутгаар Төв аймагт ч гэсэн айгүй болов их ургаж байгаа энэ цэцэг. Тэгэхээр бас энэ нутгуудаараас хутагт хуйлгаад төрдөг юм уу бас Нанхиад жамин ядаг ургадаг газар буюу дорнодоос хуйлгаад ер нь төрсэн байдаг уу? Зүгээр яг сонирхол. Яг Дорнод Сүхбаатар аймагт хуйлгаад байдаг л да Югзүр хутагт мутагт гэж сонсч лээсэн. Гэхдээ яг тэр жамин ядаг ургадаг газартаа бас биш. Тэгэхээр энийг яг тэр бэлгшээл болохоос яг ингээд нарийн судлах юм бол бас таарахгүй болох гэдэг. Гэтэ яг нөгөө үзэгдэх байдал нь гоё болохлээр дээрээс нь ингээд бурхныг ингээд бурхан бүтээгтэй одоо будын шинэ бурхнууд хөвчлэн нэг юм цэцгэн суурьмштай байдаг. Тэр мөртэй төстэй энэ харагддаг утгаараа бас бэлэг сонгосон байж бас болох юм тий. Тэгэл ард бэлгшээл гэдэг чинь тэгэл хүний өөрийнх нь сэтгэлийн юм болохоор тэгээд тэр утгаараа бэлгшээгэл явдаг байлгүй те. За өөр мэдээлэл юу байна? Энэ цэцэг болохоор балт ургамал 3 дугаар зэргийн балт ургамлын тоонд ордог. Одоо 6 дугаар сарын эхнээс цэцэглэж эхлээд наадам хүртэл цэцэгтэйгээ байдаг. Яг одоо аялал жуулчлалын улирал эхэлж байгаа яг энэ үед бол энэ цэцгийг хаанаас ч аялал зугаалаад явж байхдаа харах боломжтой гэсэн үг. Нийтдээ бол нэг 43 хоног цэцгэлдэг гэж судлаач тогтооцсон байт юм билээ. 3 дугаар зэргийн балт ургамал одоо 1-р зэргийн биш шүү дээ. Тийм болохоор одоо эрвээхээ хидгэн зүгийгч гэдэг ч юм уу те ургамлын бал тоос цуглуулдаг шавьчнуудын хувьд бол хоолны хачир гэж тооцогддог. Гэтэ энэ цэцгийг хүмүүс бол гоё хараад маш их баяр баясгал төрүүлж чадхаар харахад бол гоё үзэмжтэй маш гоё цэцэг. Тэр утгаараа бол цэцэг харах гэж байгаа хүмүүст илүү сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Гэтэ яг жамин ядаг гэд нэрлэжсэнээс монгол нэрээр нь бас нэрлэж хөвшээд тий түгээн дэлгэрүүлвэл илүү ч сонсголонтой гоё юм шиг сонс. Одоо бид нэр жишээлбэл жамин гэдэг үгийг чинь утгын сайн мэдэхгүй ш. Зам ядаг бол цэцэг бах тий. Тэгээ яг ингээ шууд хэрэглээндээ хэрэгжилж байгаагүй болохоор үгүй монгол үг рүүгээ ер нь монгол нэршил рүүгээ илүү явбал зүйтэй болов гэж бас бодчихлоо. Тий бас би бас тэгж бодоод байгаа юм. Одоо оюун бэлэг гэдэг нэртэй хүмүүс бол өөрийнхөө хайрлаж нандинж явах одоо цэцгээр бол жамин ядгийг сонгоод энэ миний цэцэг юм байна гэж тэгээд ямар цэцэг байдгийг бэ гэд мэдэхгүй байвал заавал зорж очиж үзэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Дээрээс нь одоо гэгэрсэн хүний цэцэг гэж үздэг учраас одоо сүүлийн үед өөрсдийнхөө нөгөө өөрийгөө олж байгаа, сэрж байгаа гэж их хүмүүс их бас яриад байгаа шүү дээ тий. Тэр хүмүүс бол өөрсдийгөө бас гэгэрх гэж байгаа төрөл рүүгээ явж байгаа гэж бодож байгаа бол тэгээд гэгэрсэн хүний цэцэг ямар байдгийг заавал зэрэл гэж захий та. За жамин ядаг буюу оюун бэлэг нартай сонирхолтой цэцгийн талаар сонир мэдээлэл өгсөнд баярлалаа. За баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа.